Нэг жилийн хугацаанд гарын мөнгөө цуглуулвал ер нь хэдэн төгрөг болох вэ гэдгийг өнөөдөр харцгаая. Хичээлийн маань шүүгээ ингээд доор номнууд байдаг. Энд нэг юм цэв байт юм аа. Тэгээд энэ дотроо гарын мөнгөө цуглуулдаг байгаа. Цэв яваад явцгаая. Өөрөө хүнд би миний бодсоос брэм хүнд цэв ингээд нэг код гэдэг байхгүй гэсэн чинь цэнэгэн дууссан байлээ. Тийм учраас код хийхгүйгээр эндээ төлхөөр нээсэхтэй. Энэ төлхөөр нээсээр рүү хийгээд онгоолцгаая. Энд тэр утаа тогтооч. Тэгээд төлхөөрөө хайж байна манайхаа. Ийм дийлс бол ийм янз янз юмнууд хийдэг юу гэдэг вэ? Цав. Хөр алсан. За яна бид тэгж жоо сандраад байна. За тэгэхээр хамтдаа задлж үзье. Энд ихтэй бодсноос үнэхээр хүндэд юм байна. Үнэн нь ерөөсөө ингэж өргөж байгаагүй юм санагдах юм. Хоосон байхад нь л өргөж ийсэн. Онгоолгүй зэрэг биш юм шүү. Хавьд хэзээ онгол нэг яа. Тийм л үү. Манайха удаа харуулъя. За. Иймэрхүү мөнгө байна. Ирэх мөнгө ааг нь бол хэлж мэдэхгүй. Манад унтж байгаа шүү дээ. Хоосон болчихлоо. Яа тайдсан нэг харахад. Тэгвэл тэр их мөнгө аваад. За ингээд энэ бол миний ингээд жилийн хугацаанд нугаас дахиад 10,000. Би бүр өөрөө шокнд орчлоо манайхаа. Яартаа. Би тэгтээ яриаж бас ийм их байгаа гэж бодоагүй байхгүй яа гэвэл миний ингээд нүдэнд байнга харагдахгүй тийм даалт байгаа учраас би хэмжээг хэр их байгааг ерөөсөө мэдэх боломжгүй. За тэгээд ингээд гараж ирээд харсан чинь бүр нэлээд их тухтуутай мөнгнөө цаа яваад байсан юм. Тэр тухтуутай мөнгнөө хэлээд харъя. За чиний ингээд бас юм тухтуутайгаа ирсэн 20,000 вон байна. Нөрөн зэрэг ийм тухтуу байна бас. Ингээд чинслээсээ баярлаа гэд ингээд битсэн. Энэ бас нэг 20-30,000 воноос авчулаад өгч ийсэн санагдаж байна. Энэ бол манай компаниас өгсөн буюу одоо ургацын баяраар цэна гоё ургацын баяраа тэмдэглээрээ өнгөрүүлээрээ гэд иймэрхүү хөөрхөн битсэн гарын мөнгө өгсөн байна. Энэ мөнгийг одоо оролдоочгүй тухайд тэгээ хандаацсандаа хийгээд орж мороод айгуу тийм бохор сэрэгэж буюу одоо юм хогоор дурсан юм гэр цэвэрсэн баггүй энэ өдөр. Тэгээ би өөр амар жоохон хүнд өдөр байсан. Хүн болгон баярлж байгаа тийм өдөр. Ингээд аймаг хүнд ажил хийсэн ч гэсэндээ манай захирал хурж ирээд ингээд хантаасны карманд энийг хийжсэн саяхан л даа өгнө 10 сар 9 сард тэгээд энэ мөнгө тэгээд энэ тогтоомдох мөнгнүүдээс суллаад зэлж үзье. Харин хурдан хэцэлхий хичээ. Миний ингээд заримдаа ингээд бас бэлнээр авсан цайлаа орсон байгаа шүү. Яг зөвхөн 100% гарын мөнгө бол биш. Хаяа бүр
маш ховор тохиолдолд би бэлнээр ингээд цалингаа авдаг байгаа. Тэр мөнгө гэсэндээ бас хор явж байгаа. Үрсэн амин сон ингээд нэгтэл рүү их амин толгой эргүүлсэн төрстэй юм солонгос мөнгө чинь. Энэ хартаа бүр энийг бол нэгэн нэмдэж ичсэн юм шиг байна. Мөнгө бол амин болчихсон. Би бас их нуулаа үүсэхгүй нь заавал ингээд яс ингээд нулангуудаа шугуулждаг байхгүй юу? Би одоо нүүх чагаа тэгээд нүүхээр орж байгаа байр маань төрүүлээд ингээд мөнгө авдаг. Тэгсэн чинь энэ байрнаас ингээд барьцаа мөнгө буюу анх нүүж орохдоо өгсөн мөнгөө заавал нүүсэн дараа авах учраас би нүүх байрандаа төрүүлээд барьцаа мөнгө өгнө. Тэгээд ойд жоохон мөнгөний хэсэг жоохон их байгаа. Тэгээд хэдний хандуус тавьсан. Энэ бол яг ингээд нэг цалин юм шиг байгаа байхгүй яг 130. Миний өдрийн цалин 130 мянган вон гэдэг. Тэр цалингаа жижиг нэвчээ хийсэн юм шиг байна. Бас цалингаа даншаагаа тэгээд шаардлагатай үед угаасаа үрчдэг шүү дээ. Тэгвэл за энэ өдрүүгээр амарсан гэж бодчихийдээ ганц хоёроо заваад хийжсэн дэрээ өөрөө санаж байна. За 50,000 цуд бол одоогийн метр нэг иймэрхүү байна. Тэрний дараа 10-ыг яс тоолохгүй бол яс амтлахгүй бол ингэж хийвлээрээ амар идэв энэ 10-ыг дээш харуулахад ингээд юм байлаа тараа амарх юм. Хажуугаар зэгцэлж бас тоолохгүй яамаа ажиллахтаа авсан гарын мөнгнүүдээ ингээд шууд кофе авч угаад ч юм уу тий нэг шоколад авч идэх ч юм уу нэг ганц хоёр дийл сууд юмдаа айгүй хөөрдөг байсан байхгүй юу. Тэгээд усаал тэр мөнгө надад байсан ч байгаагүй та байхгүй тийм мөнгнүүдийг ер нь цуглуулаад үзээж бодсон байхгүй. Нэг кофе уусан ч ялаа угаагүй ч ялаа ш нь. Өчтөр гэрээс их ч хөрмөнд яваад ирсэн. Нилээн бас зайтай учраас жоохон ядарсан байна лээ. Тэг өнөөдөр бичлэгээ хийгээд хөрмөндөр өндөр ямар ч стори бичлэг хийж чадаагүй. Яагаад гэвэл гэрээс их манаас өөрөө YouTube хийдэг. Тэгээд YouTube-ийн бичлэгийг хийж өөрөө завгүй учраас хийх хүн хэрэгтэй. Тэгээд YouTube-ийн бичлэгийг өөрийнх нь камерын байжгаад би баг саарчсан дүрснүүд бичиж өгсөн гэж чадах хэмжээгээр таалагдах үгүй мэдэхгүй байна. Тэгээд нэлээд гоё хөрмөнд бүрнхээр мундаг хүмүүстэй хамт яваад ирсэн байгаа. Өөхөө ажилтаа явах гэж бүр ингэ нүдэн хяналтаад. Яг жоохон амарх юмсан гэж бодогдоодсэнсэндээ. За өнөөдөр хэлхийг намууд гэсэн чинь нүүз зоох ажлаас одоо тэгээд ингээд сууж байна. За одоо хэлэхэд янзлан мөнгө юм байна. Тэгээ өмнө нь би ялгаан зэрэг бас арай өөр аргаар мөнгө зурулдаг гэсэн. 7 хоногт нэг удаа цэфэндээ гахаанда 50,000 вон хийдэг нэг тийм аргаар цуглуулдаг гэсэн. Тэр тэсэндээ бас сарны удаа айгүй хурдан цугларсан. Тэгээ би нэг удаагүй 6 сар илүү болоод тэр цэфийг бас энэ байранд ах нүүж орохдоо татчихсан байхгүй юу. Яг л байрнаас байрлал нүүж ороход одоо жишээ нь барьцаа мөнгнөөс одоо эвдэрэл гэмтлээс хамаарат айгүй их мөнгө суудгаж авдаг. Тэгээ тэр үед төлөвлөөгүй одоо бэбиг би ингээд нууцаар тэр гэртээ тийжижсэн байхгүй юу. Тэгсэн чинь төлөвлөөгүй айгүй их мөнгө суудгаад саяд 100,000 вон би юу авч чадаагүй тэр нүүсэн байрнаасаа. Тэгээ надад гинт ингээд барьцаа мөнгө аваад шууд ийшээ адилхан барьцаа мөнгөтэйс ахгүй. Тэгээд орох байсан чинь мөнгөө суудгалцсан чинь мөнгө маань дутаад тэгээд нөгөө нэг 50,000 вон 7 хоног болгон хийдэг байсан цэф маань тэр гахаа маань бүр миний аминд орж исэн. Энэ удаад гэсэндээ барьцаа мөнгө маань яг адилхан боловч хамгийн гол шалтгаан нь энэ байраас худалдаж өгөөд хүлээлгэж өгөө мөнгө авсан дараагийн байрлал орох хэрэгтэй хагаад би болохоор зэрэг энэ байраа хүлээлгэж өгөх хугацаа маань арай жоохон хойно нөгөө байраа орох хугацаа маань ингээд хулчаад байгаа учраас барьцаа мөнгөө төрүүлээ босгох шаардлагатай. Тэгээ ингээд харсан чи энэ мөнгөө ерөөсөө тэр барьцаа руу оруулмааргүй санагдаж байна. Төрч байсан гэсэн. Энэ мөнгөө яаж авч өргөхөд хамгийн гол буцаагаад
энэ байрныхаа барьцааг аваад хийсэн ч гэсэндээ яг ингэж зовж цоглуулсан мөнгө маань биш учраас яг тийм мэдрэмж төрөхгүй байх юм шиг санагдаа тий. Мэдээж айлууд янз янзын боломжоор ингээд гарын мөнгө тий кофе таалах идэж уух юм айгүй ингээд бэлдэж өгдөг байгаа. Заримдаа гарын мөнгө зөндөө байгаа. Тэндээ үнээр ингээд гарын мөнгө сайтай бэлээс ихтэй их өдөрч гэсэндээ байгаа. Өвөрөө авчлаа. Өнөөдөр гэхэлээ ихтлгүүрийн тийм улаан вайнтай гэртээрсэн. Айлын эзэгтэй маань ингээд намайг ажиллаад дуусны дараа улаан вайн ингээд лотте ихтлгүүрийн ийм савн дотор хийсэн тийм улаан вайн надад өгсөн байгаа. Тэгээд тэрийг аваад гэлээ өөрөөсөө энэ аюу хүмүүс ингээд ямар жоохон хөхтэй чи ингэ насан турсан уу яна ажил хийж чадах ажлаа мэдэх үү гэж асуудаг байхгүй би ч угнаад Монголд бол юм баг хөгшөндөө орох гээд байгаа шүү дээ 25 гарсан юм чинь. Тэгсэн солонгос хүмүүс л намайг аюу ингээд жоохноор маань одоо хүртэл ингэ хаардаг. Яна ажиллаж мэдэх юм уу ямар жоохон хөхтэй ч үгээ зарим хүмүүс жоо санаа зовсон маягтай зарим хүмүүс л хан зэрэг хүй ямар мундаг юм бэ гэж харах хүмүүс байгаа. Миний зэг ажлыг 40-оос дээш насны солонгос эмэгтэй хүмүүс аюу хийдэг байсан ажил учраас хүмүүс ингээд жоохон хөхтэй ирчлээ ажиллаа мэдгүй магадгүй гэж жоохон ингээд санаа зовсон байдал ингээд ажиглагддаг. Тэгээ намайг нэлээд ажиглээд 2-3 минут болгоно уусаа би жоо хурд өглөөнтэй байхгүй. Тэгээ юм ингээд аюу хурд ингээд зэгцлээ хийждэг. Тэгэл санаа намар тийм шиг байлээ. Энэ юм та. Тэгэл ихэндээ жоохон зарим хүмүүс гадаад хүн гэл жоохон онцгүй хайрлах тохиолдол байдаг ч гэсэндээ яг ажил дуусаа бүх юмээ гоё зэгцлээд ажил дуусны дараа дийлэх хүмүүс бол тэгээд баярлаа үнээр гоё хийж өглөө гэд аюу гоё өрмийн өгнөд хэлдэг. За тэгвэл атмистод маань юу болсон бэ? Здесь аим хийх юм байна. Гаранд бүр багтахгүй юм шиг манайхаа ийм их хэмжээний айлнууд гэж ийм их хэмжээний гарын мөнгө авсан байна. Мэдээж хандлагаас хандлага би тэр хэмжээний ингээд тэр хүмүүс сэтгэлд нь хүрэхээр үйлчлэгээ үзүүлээ сэтгэлд нь хүрэхээр бас ажиллаа хийж байгаа учраас солонгос ч юм бол ингээд Америк ч юм уу тэгээ Европын орн шиг заавал гарын мөнгө өгөхтэй тий үйлчлэгийн дараа тэгхтэй тийм соёл бол байхгүй. Ах нартай баярлаа бас үзчих магадгүй тий. Хамт ажиллах ах нартай баярлаа. Дүүч нартай ийм мөнгөтэй аллаа. Нэр ялчгүй багийнхныгаа ерөөсө дурдахгүй байхын аргагүй манай багийнхан бол үнэхээр мундаг. Надад бүр үргэлж бас намайг бүр анх ажиллаа мэдгүй байсан үеэс эхлээд өнөөдөр хүртэл надад бүр үнэхээр чин сэтгэлээсээ тусалсан хүмүүс байдаг. Тэгээд намайг ядарсан ч ядраагүй ч хайштай ч хайшгүй ч ямар ч үед яг ингэ байгаар маань ойлгож өгдөг хүлээж авдаг. Тийм хүмүүс байдаг юм аа. Тэгээ энэ 2000 онд юу ч юм. Уг нь бол 2000 он 5000 он цуглуулсан энэ яагаад иш яваад орсон бөө нэг нүүд дунд л орсон баг. За энэ мөнгнүүд бол энэ бол хайнаа аялахтаа үлдсэн мөнгө шүү хийзээ. Энэ нь бол буудалд ажиллаж байхдаа авсан гарын мөнгө. Нийтдээ $5 байна. За ингээд миний одоо эцсийн үр дүн танилцуул юм аа. Нэг жилийн хугацаанд цуглуулсан гарын мөнгнүүд маань одоо яаж хассан бэ? Ийм хэмжээний мөнгө болсон байна. Түрүүн санхүүгээ барих тал дээр нэг тийм бундаг биш ч гэсэндээ багаар сайжраад багаар хичээж байгаа. Эцсийн үр дүнд миний 1 жилийн хугацаанд цуглуулсан гарын мөнгнүүд ийм болсон байна. Энэ ингээд 100% миний айлаас авсан 100% ингээд зүгээрээ шат олсон тийм дилс бол мөнгө гэж юусаа харахгүй байгаа. Яг гэвэл миний бас өдөр тутамдаа шаргуу хөдөлмөрч ажилтгийн үр жим гэж хэлж болно. Нөгөө талаараас манай баг хамт олон манай саамжилтын байнга ажилтай байлгаж өгдөг. Манай ах нар өрөөлж тусалж дэмждэг тэр ах нарын маань бас хүн дутуу ажилласнаас болоод тий дөрүүлэхээс ажлыг гуруулаа гэж юм уу тэгж ажилланаас болоод нэг хүнийхээ цалин хувааж авахтай хүртэл надад ингээ хамт хуваадаг. Зарим тохиолдолд аль хэдийн 50,000 вон өгөнгүүд за
дүү маань ингээд арай бага цалин авт юм чинь соёнод ингээ 20,000 өгчээ бид нөөс 10,000 авчий гэд тэгж авсан мөнгнүүд гэсэн байгаа. Харин надад илүүчилж надад илүү их мөнгө өгөхгүй бас хичээдэг манай ах нар ажиллаж сэтгэлээсээ хийдэг манай багийнхан байдаг учраас манай багаар үйлчлүүлж байгаа манай компаниар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчд маань сэтгэл өрөөлж өндөр баяртай бас үйлчлэгээнд сэтгэл хангалуун байдаг учраас ийм их хэмжээний гарын мөнгө цуглуулж чадсан байхаа гэж бодож байна. Энэ мөнгө нийтдээ тэдэнд өрөг байна. Би ийм мөнгө цуглуулж чадлаа гэж тэрийг агуулах гэсэн юм биш. Би ч гэсэн яг өмнө нь ингээл авсан 5-10 гэлтгүй гарын мөнгнүүдээр кофе, торт хэрэгтэй хэрэггүй янз янз юмнууд авч идээ дуусгачдаг байсан. 3-4 жил би яг л тэгж амьдэрдэг байсан. Тийм мөнгө надад байсан ч байгаагүй ч тэр мөнгөөр суулаа орж ирж байгаа мөнгө учраас би ингээд хайрлахгүй гамнахгүйгээр үрдэг байсан. Тэрийг би зөв цуглуулад үзье гэд цуглуулсан чинь ийм хэмжээний мөнгө цугларсан. Санаасаа цуглуулсан байсан бол би энэс илүү мөнгө цуглуулж чадах байсан байх гэдгийг өнөөдөр мэдлээ. Тэгээд бас үзээ таалтаараа манайхаа тэрийг л уриалах гэсэн. За тооллох хүсэл бол нэг алга. Гэхдээ ер нь бол баримжаагаар тоолж юу гэсэн за асуугаад гэсэн хүмүүсээс нь гарын мөнгө эзээ задлах байгаад юу гэсэн нэг тоолоод үзтээ. Би тоо чухал биш өөртөө ингэж хэлмээр байгаа учраас энэ мөнгөний нэг тоолох сонирхолоо алга. Тэгээд энэ мөнгийг ер нь барьцаа мөнгөө авах хүртлээр төрийг илгээж бодож исэн бодол маань 100% өөрчлөгдлөө. Би энэ мөнгөө аваад зүгээр төр барьцаанд өгөө буцаа барьцаанаас авсан мөнгөө энэ цэфэндээ хийсэн гэсэндээ яг тэр үед гарын мөнгө авчихсан тэр мэдрэмж тэр бүх сайхан зүйлүүд ингээд байхгүй болох юм шиг санагдаж байна. Тэр мөнгө хэдий адилхан үр дүнгээр буцаад үнийн дүнгээр ийшээ хийсэн гэсэндээ энэ мөнгө биш учраас мэдрэмж нь өөр байх юм шиг байна. Тийм учраас энэ мөнгөө би буцаад цэфэндээ хийнэ. 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 33 шигээ 50,000 өө манайха энэ цаас нэг 10,000 ягсаа унаад байсан байхгүй 33 шигээ 50,000 тийм дэвсгэрт байна. Нэрээ хэцүү зэ ингэж 1 2 3 4 5 6 7 8 Сайван манайха би бүршок 1 2 3 Сайн зүйл. Зөвхөн энэ мөнгө сайн зүйл гэж боддог. Нас тооны мэш хэрэгтэй байж. Боцонгорыг өөрчдөг нь тэ. Сая 650 зөвхөн энэ мөнгө сая 650 би зөв тоолсон болов нэмэх нь сая 190 за ингээд сая 650 дээр нэмэх нь сая 190 нэрээ байна. Ингээд 500
33 байсан гэхдээ би яагаад сая гарсан гэж юусоо бодог мал 33 шиг зүгээр л 33 шиг Монгол гэж бодоод байсан юм шиг 50,000 таа хүрсэн чинь миний сүүсээс амар хөнгөлчлөө. Яна. Өнөр надад бүр би бүр шок. Би нэг тийм их мөнгө гэж бодоогүй сая барьж байхдаа гэсэн. Барай сууж байхдаа гэсэн би нэг тийм их мөнгө гэж бодоогүй. 2,840,000 гаваа. 2,847,000 won. Яг үе ийм 50,000 won-ууд бол миний төрөвчөнд бол байж идэг. Тэгээд нэрийг оруулах юм бол яана би ийм их мөнгө цуглуулсан байгаа юм энэ чинь би зүгээр л ийм их мөнгө цуглуулж чадсан даа. Гаяг чинь бүр өөр ингэж очирцлаа сая. Нэг Монгол мөнгөөр бодож үзэх юм байна. Би Монгол мөнгө хайр гэхдээ эдтэй байгаа мэдгүй би Монгол мөнгө явуулдаггүй болохоор 250-аар бодъё л доо. 7,100. Би нэг жилийн дотор зүгээр л цуглуулад ийсэн мөнгө маань 7,100 төгрөг болцсон. 7,100,000 төгрөг болцсон байна гэдэг. Манайхаа би нэрээ түр сандрыг үзээд алдаарай гэж хэлсэн штэ сая. Би тэр үгээ буцаалаа. Заавал цуглуулаарай. Нэрээ энийгээ хараад урамждаг, энийгээ бодоод өөр хэрэггүй юм авах чийдэг тэр худалдаа авалтууд маань хэрэггүй худалдаа авалтуудад цэгнэж сорно. Би бараг өөрийгөө байцаа мөнгө арайхан авч чадаагүй болохоор энээс аваад бас зөндөөх надад мөнгө хэрэглэх учраас өөр хадгаламж идэр гэж бодож исэн байхгүй юу. Тэгсэн чинь тэр энэ мөнгөн дээр одоо надад байгаа мөнгийг хийсэн чинь миний бараг байцаа болохоор байгаа байхгүй юу. Бүр би мундаг юм би өөрөө тэрвэрмээр санагдлаа. Би энэ бичлэгийг дуусах гараа заавал угаана. Санаа зовлохгүй манайха. Тэгээд энэ мөнгө бол маш үнцэнтэй мөнгө учраас хэдийний цагт миний охин хэрэг болох ч юм уу ямар нэг юм бэлээ. Үнэхээр амьд тулсан үед би энэ мөнгөө хэрэглэе гэж бодлоо. Тийм учраас өнөөдөр амьд тулсан шаарлаг алга. За зэйдэндээ ороорой. Охтонуудаас хайж чадахгүй ч хийлээ. Бичлэгийн маань энэ хүртэл үзсэнд баярлалаа манайхаа. Заавал үзээд алдаарай гэж хэлмээр. Би өөрөө үнэхээр гүн шоконд орлоо. Тэгээ дараа нь ямар бичлэг үзмээр байгаа хэлээрээ утгагүй нүүх байгаа. Тэгээд нүгэд орсон байраа бас харуулна. Тэр баяртай.